Өнөөдрийн Apex Cast-ийн зочин Ан Глобалын хамтран үүсгэн байгуулагч Анар Чинбаатар. Анар захирлуул Монголын стартап финтек секторын pioneer гэж хэлж болно. Монголыг ерөнхийдөө стартап scene дээр газрын зураг дээр тавьсан. Монголын анхны финтек компани гадны дотны хөрөнгө оруулагч босгоод тэгээ Facebook, Uber тиймэрхүү компани зарчмаараа бизнес санаагаа гаргаад хөрөнгө оруулагчоос мөнгө татаад тэгээд үйл ажиллагаагаа эхлүүлээд тэгээд Монголдо амжилттай Landman-ийн IPO хийсэн. Өнөөдрийн подкаст бол Landman-ийн өнөөдрийн үйл ажиллагааны талаар нэг юм асуугаагүй. Яг гэх юм бол Анар захирал ер нь Landman-ийн үйл ажиллагаанд бараг оролцдог. Нэг толгой компани буюу Ant Systems дээр анхаар тавьдаг. Тэгээд ерөнхийдөө дараагийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагч нартай харьцдаг, шинэ бизнес санаагаа хөгжүүлдэг тийм үйл ажил хийж байгаа. Гэхдээ бас 2-3 жилийн өмнө ер нь эхнийхээ санаагаа гаргахтаа хэрхэн бага бүрдүүлсэн, хэрхэн санаагаа гаргасан, тийм эхний хөрөнгө оолтоо хэрхэн амжилттай авсан, мөнгөө хэрхэн зарцуулсан. Тэгээд өмнөх бизнесийн амжилттай түүх хэрхэн ашиглаад, хэрхэн тэргээ биежүүлээд амжилттай мөнгө босгосон. Тэгээд энийг яагаад хийсэн бэ гэх юм бол бид нэр өнгөрсөн 2-3 подкастууд дээр нэлээд технологи, финтек, стартапын талаар подкастууд хийсэн. Тэгээд энийг илүү биежүүлъя. Анар захирлуул Монголд үлгэр жишээ бий болгосон юм чинь та энэ подкастаасаа Анар захирлаас алхамгуудаасаа суралцах боломжтой, дөөрөх боломжтой тийм. Тэгээд анхаар тавьсан баярлалаа. Тэгээд Landman хөрөнгө оолт хийе гэх юм бол манай Apex капиталаараа дамжуулангаа хувьцааг авах боломжтой. Бас өөр өндөрхүүтэй хөрөнгө оолт хийе гэх юм бол манай компани руу хандаж бондууд өндөр өгөөжтэй бондууд худалдаж авах боломжтой. За окей, анхаар тавьсан баярлалаа. Тэгээд enjoy the podcast. Манай Apex Cast-ийн урилгыг хүлээж авсанд юуны түрүүн баярлалаа. Энэ подкастын зорилго юу юм бэ гэх юм бол финтек буюу тех санаатай entrepreneur Монголд байгаа юм бол зааварчилгаа замын зааж өгсөн road map буюу тийм юм хомс шүү дээ. Англи хэлгүй юм бол хүмүүс материал хаанаас олдох юм бэ? Тийм учраас энэ Apex Cast нэг талаас санаатай хүнийг илүү замын заагаад өгье, зөвлөгөө өгье. Өмнө хийсэн хүмүүс ингэж ерөөдөө амжилтанд хүрсэн. Тийм зорилготой Apex Cast-ийн сүүлийн 10 анги явж байгаа. Тэгээд сая Infinite Solution-ы габиттай ер нь захиалагч талаас ямар алдаа мод байна тий? Гүйцэтгэгч application хөгжүүлэлтийн талаас ямар алдаа оноо юу байна? Тэр талаараа нэлээд цаг 15 минут ярьсан. Айгуу чөлөөтэй формат. Энэ дээр нэг бас таны гадаа доор зогсож байгаа мотоцикл таних уу? Биш үү, өөр юм хаа тийм. Харин том бит. Та яаж ер нь тэр мотоциклийн уралдаан руу мотоциклийн пашнтай болсон? Хин таны би ч өөр машинаар мэрэгч уралдагч шүү дээ. Тэгээ машинаар уралдагч өөр арцар зардалтай. Бэлтгэл хэдэн сая төгрөгийн бензин шатаад агуу дуусган тий. Тэгээд яг нөгөө хүүхэд насны мөрөөдөл бол Дакарт орох. Дакар ралли гэж үүдэг. Хуучин бол Парисаас гараад Дакар гэдэг Сенегалийн нийслэл Дакар хүртэл уралддаг байсан. Одоо сүүлийн үед Америкт уралдаж байгаа. Одоо Араб руу шилжиж байгаа. Тэгээ энэ тэмцээнд нөгөө машинаар орох гэхэл чинь зүгээр доор хаяж сая долларын зардал. За би сая доллартай байсан ч гэсэн тэрийг гэр бүлдээ өөртөө зарж өгдөг. Тэгэхээр тийшээгээ орж уралдах нөгөө мөрөөдлөө биелүүлэх ганц шанс арай зардал багтдаг мотоцикл болох. Окей. Тэгээд би чинь одоо 31-тэй мотоцикл үзсэн юм да. Мотоцикл бол хүүхдүүд чинь хөдөө мотоцикл ундаг ч тийм байхгүй. Тэгэл яг тэрнийхээ үндсэн дээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд мотоцикл үзүүрэл тэгэл зүтгэсээр байгаа прототипчд нүртэл ягаад ордууд үзээд очиод сорид үзийгээл disqualification 3 удаа болсон ч гэсэн өргөдөлцөөр ороод үзсэн. Манай гүйцэтгэх захирал таны баг бүх интервьюнуудыг уншсан баха. Бас Landman IPO хийхдээ идрахтай нэг авчих юм шүү гэд нөгөө талаас нь хэлжсэн. Би бол авахгүй талаас нь ярьжсэн. Тэгээд таныг мотоцикл Rally Dakar яваад тэрнээсээ аваа олон юм сурсан. Хүн чанар ч юм уу. Challenge би хүн чанар ер нь угийн сайн л да. Тийм тэр талаас нөгөө асар том challenge эсвэл нөгөө алсын хараагаа хараад за окей би Rally Dakar Монголоос мөрөөдөө тэгээд явцдаг. Тэр талаар та бас нэг хүмүүстэй манай сонсогчтой болцооч. Гэхдээ яг Dakar раллигаас ойлгосон юм бол миний хувьд бол техникийн хувьд тэр өөрийн
бие бэлтрийн хөвч тэр одоо чадвар ур чадрын хөвч тэр үлээд үндсэндээ баг ачиг хүн ордогчгүй ороод бариад орох боломжчгүй амлын хөдөл явах боломжгүй юм. Impossible. Тэгээ яг нөгөө ороод яг тэгээд ингэж явсаар гал тэгээд үриж явсаар гал гараад ирсэнийхээ дараа юу ойлгоцсон бэ гэхээр хүн мөрөөдөлд өрхөнд зориг тавиад хатуу зориг тавиад явж явах юм бол юу ч хийж байж юм байна тий. Яг тэр уралдаан эхлээд за окей хүн болгон одоо хаац чөлөөтэй ногоон гэрэл аслаа. Энэ таны толгоонд юу явж исэн одоо барианд орох магадлал та өөрөө хэдэн хувьтай гэж үзэж байсан. Яг ер нь бол тэр чинь эхний өдөр бол гайгүй л да. Хоёр дахь өдөр бол барианд орох магадлал бараг 0 онцлог юм байна. Тэр чинь 50 градусын халуун хоёр дахь өдөр нь болж байгаа. Харангагдж байгаа юм. Тэнцэн чинь нэг хүн өгцөн байгаа. Тэгээд машинд дайруулсан ч хүмүүсийн замдаг зөндөө байжлаа. Тэгээд яг төрж байгаа сэтгэл юу гэхээр нэгэнтээ өр зээл тавиад $160,000 зарцсан. Энийг одоо 14 хоног өрхүү 14 хоног бие зовоож өрхүү 1 хоног өрхүү гэдэг л тэмцэл явуулж байгаа юм л да. Тэрнээс энэ бол Дакарт хамгийн ихний миний хувьд бол гол зорилго нь бол нэгдүгээр амьд ирэх, хоёрдугаар бэрхшээлгүй ирэх, гуравдугаар баринд орох. Тийм зорилготой. Тэгээд яг тэр чинь хоёр өдөр бол яг ингээд магадлал өндөр баг 0 болчихж байгаа. Тэгээд яг явж үдсээр явсаар гал ирсэн л дээ. Rally Dakar таны бас өмнө G-Mobile-тай оролцоотой байсан гэж би өөрөө сонссон. Telco-гаас одоо fintech руу явсан. Ер нь энэ Landman application-ы зээл гаргая гэсэн энэ боломжтой юм байна. Энэ зах зээл жигнэсээ явах юм байна. Одоо 2 дахь өдөр аюу боломжгүй гэж харсан байна шүү дээ уралдаанда. Landman дээр хизээ ирээд нөгөө холын гэрэлгийг харагдсан. Ер нь ямар уулзалт, ямар хүнтэй уулзаж эсвэл ямар фейз дээр одоо жишээлбэл нэг хөрөнгөлөгчөөс commitment аваад мөнгө босгосон ч юм уу эсвэл анхныхаа аппликейшныхаа демо хараад за энэ явах юм байна. Хизээ тэр одоо холын гэрэлгийг харагдсан. Яг хоо лендинг би ганц босгоогүй л дээ. Манайх одоо анд гэж нэрлэж 5 найзууд нийлж хийсэн үсгэн байгуулсан. Тэгээд 5 найзууд нийлж үсгэн байгуулсан зүгээр ер нь бол нөгөө ямар нэгэн төсөл ихтэй заавал баг байх хэрэгтэй. 5 өөр чадвартай биеийнхээ орон зайг өгч идэв. Тэр бол миний хатуу баримтлах зарчим. Ашиг сонирхлоороо биш. Үзэл бодлороо нэгдсэн хүмүүс байх хэрэгтэй. Алсын хараа байх хэрэгтэй. 5 ижлэхэн биеийнхийг ойлголцдог юм байвал эзээч солонгорч чадахгүй, юм бүтээж чадахгүй. Ямар нэгэн бизнес мэдээлэл гэдэг чинь өөрөө аяга олон талын ур чадвар шаардж иж байна. Тэгэхээр яг манай дээр бол яг тэр 5-ыг бол аяг сайн мэдүүлсэн. Тэгээд яг бид нар бол нөгөө анхны angel stage буюу анхны хөрөнгө оруулалт авцсныхаа дараа стил нөгөө прототип бол гарч ирээгүй байсан. Зүгээр яг одоо өнөөдөр бид peer to peer lending буюу одоо зээлийн миний хийж байгаа solution хийх гэдэг маш их судалгаа хийгээд тийм нэг концептэд тавьчихсан, төлөв бараа гаргачихсан, тийш зүтгэжсэн. Тэгээд тодорхой хэмжээнд нэг саад төлөв тооцоолдог саад тулгарсан. Тэгээд манай одоо машин лернингийн багийн ахлагч том баяр нэг үндсэндээ алгоритм хөгжүүлэлттэй хийсэн. Бидний хувьд бол алгоритмыг л хийж хүний шийдэл чанарыг тодорхойлж алгоритмыг л самбуун байгуулалт зарах гэсэн газар шүү дээ. Хүний personal peer-to-peer lending гэдэг чинь нөгөө үнийг таньж мэдэх хэрэгтэй. Анд гэдэг чинь угаасаа харилцагчаа нэмлэг ухаашиглаад машин лернинг ашиглаад богино хугацаанд ааннаг чинь тань хийж өгдөг. Тэгээд тэр алгоритмаа самбуун байгуулалт ашиглуулж хийгээд тэгээд тэр энэ болохоор цагуун байгуулалт мэдхгүй учраас бид лендинг байгуулад энэ ажилтг юм гэдгийг харуулсан. Тэрнээс бид лендинг хийх гэж байгаа учраас машин лернинг гэдэг sexy trend нэм ашиглаагүй. Угаасаа анх хийсэн юм алгоритм баггүй юу? Тэгээд хэн ч идэхгүй болохоор бид лендинг хийгээд за бодит тоогоор харуулчихъя гэж хэлсэн. Тэгээд яг манай тэр машин лернингийн багийн ахлагч математикийн ухааны доктор профессор Атганбаяр бид дээр өснө датаны асуудал гарч ирсэн. Тодорхой хэмжээний person behavior-ыг тодорхойлох. Тодорхой хэмжээнд бас болохгүй байсан. Тэгээд 2015 онд ба Герман, Евро, Испани, Мадридэд Евро Money гэж конференц, Money Conf гэж конференц удаад тийш Атганбаяр яваад хамтын ажиллагаа хийгээд Америкийн, Германы машин лернинг компанид ямар датанд яаж үзэж ажиллаж байгааг гэдгийг туршлах судалгаар яваад Германы нэг хамт байгууллагатай хамтын ажиллагаа хийчихсэн.
тэгж явангуудаа нөхөрлөлгүй эдний хийж байгаа бид өөрсдөө хийж чадах юм байна гэдэг. Уг нь бидний ярьж ирсэн айдиа. Тэгээ тэрийг эренгүүтээ бид нэр ерөөсөө шууд 3 цагийн дотор хийгээл. Тэгэл ерөнхийдөө за одоо ингэж хийж болчихлоо гэл. Яг тэр үеийн үндсэндээ зам бэлтгэлтэй болсон. Тэр чинь компани байгуулалтад 6 сар болсны дараа өнгөрөөл тавцснаас хойш гэсэн үг л дээ. Тэгээд тэр 3 цагийн дотор нэг алгоритмыг одоо дуурайсан алгоритм биш. Алгоритм хэрэгтэй байгаа дата. Окей. Тэгвэл тэр одоо эхний гэрэл гэгээнээс үүсгэн одоо эхний ингээд 5 найзууд ингээд хамтраад нэг анд гэсэн компаниг үүсгэн байгуулсан шүү дээ. Эсвэл санаа эхлээд тавуулаа ингээд төрчөөд тэр эхний хамгийн том гэрэлгийг харцсан тэр хугацаа хэр хугацаа. Одоо та хуулийн баг ярьж шүү дээ. Концепц гарсан, айдиа гарсан. 6 сар гэж сая хэлнэ. Тэгээ 6 сар боллоо. Ансарында бид нар яг хөтэ 6 сар өдөр шөнөгүй байж болох бүхэл тооцоод судалгаа хийчихсэн. Нэг юм нь болохоор яг одоо сүмс судлаа хийх хэрэг хаанаас яаж эхлэх энэ судалгааг бид мэдтгүү. Бидний хувьд бол одоо жишээ нь манай болдоо гэхэл PwC аяг олон жил ажилласан, PwC лонд байсан. Одоо математикч хүмүүс гэдэг чинь дандаа бүгд математикч задраага гаргадаг тал талын авьяастай хүмүүс биш учраас судалгаагаа хаанаас хийх үү, яаж хийх үү, зүгээр хоосон айдиа байхгүй, тэрний санхүүгийн талаас ямар эрсдэлтэй те, үйл хэрэгцээний талаас ямар нийцэлтэй, тэгин зовгийн талаас ямар боломжтой гэдэг судалгаагаа яг бүгдээрээ хариуцж байгаа. Чадахгүй юм аа одоо бид нар хуулийн компани үйлчлүүд тэрэн дээрээ одоо тухайд төлөх мөнгө төгрөг байхгүйсэн ч гэсэн тэгэл тохиролцоо явж исэн. Тэгээд тэрийг одоо нөгөө яг хаанаас яаж хийх гэдэг нь сайн мэдчихсэн учраас судалгаа маш богино хугацаанд гаргасан. Манай стартапуудыг хараад айдиа гоё байгаад байдаг. Тэгээд тэр нь ирээдүйдээ ямар асуудалтай тулгуурлах юм тэрийг сайн мэдэхгүйгээс болоод судалгаагаа яаж хийх вэ, хаанаас хийх вэ гэдгийг мэдэхгүй нэг юм одоо барууныхын форматаар судалгаа. Тэр барууныхын product market fit-ийн таамаглал гэж хэлж болох уу? Тэгээд ерөнхийдөө энэ ID чинь өөрөө яг бодит байдал дээр амьд явах юм уу, нийцэх юм уу гэдэг судалгаагаа ерөөсөө мэдтгүү. Бүтцэн компани бүтц. Айгүй олон юм л да компани бүтц ямар байх хэвээр, багийн бүтц ямар байх хэвээр, хууль эрх зүйн орчин ямар байх хэвээр, зах зээл нь ямар байх хэвээр, тэр нь хаана байх хэвээр гэдэг. Манай залуучуудыг хараад хахад хөвчлэн тэр нэг зүгээр стандарт тийм тоо барь бүгд зарчмаа тэр нь ямар ач холбогдолтой өгөөц ухаарлгүйгээр л судалгаа хийх шиг санагдаад байдгийг. Нэг оюутны инфраструктурын ажиллаж юм шиг, девелопмент ажиллаж юм шиг судалгаа. Гэтэ бизнес гэдэг чинь өөрөө тэгж байж болохгүй шүү дээ. Зөв авах гэж байгаа биш. Тэгвэл энэ л болж байгаа. MLab-ыг бас энэ 13 давхарт байгаа. Тэрэн дээр бас та дэм тусламж үзүүлж байгаа тийм тэгж ойлгож байна. MLab болохоор ер нь бол 10 жил яг судалсан төсөл. Тэгээд сүүлийн 2 жил нь бол энэ дээр за бид нэр бараг $500,000 зараад тэгэхээр өөрөө бол бид нар энэ бол хөрөнгө оруулалт компани бойжуулалтын дараагийн шатны технологи хийж учраас маш их хоосон мөрөөдөж байх үе хоосон юмыг чүтгээд байх үедээ боломжгүй юм үнэхээр боломжгүй юмыг зүгээр цаг үеийн болоог болоод хийх гэж үзээд байдаг гэдэг айдас байсан учраас сүүлийн 2 жил нь болохоор одоо бараг 4-5 хуулийн компани Сингапур хуулийн компани тэгээд хөрөнгө оруулалтын зөвлөх технологийн зөвлөх маш олон дээр нэг бол банк дээр ч гэсэн бид нар хичнээн туршлагатай байсан ч гэсэн алдсан юм айгүйх байсан учраас энэ дээр үзлээ маш их тийм нэг мэргэжлийн чадвартай хүмүүс нь манай хүүхдийн их сургуулийн алаар тэгээд хийсэн. Тийм учраас бол одоо тэр туршлагаас хуваалцах зорилттой платформ одоо бол яг нөгөө алгоритм нэлээд авчин гэдэг төлөвлөж явж байгаа. Тэр яг нөгөө стартапууд маань яг түрүүний ярьж байгаа шиг иймэрхүү юмуд хүмүүс бол одоо ID-гаар мэдүүлэх бизнес ямар хүн одоо MLabs дээр жишээлбэл санаатайгаа ID-тайгаа хүрээд ирэх боломжтой. Одоо ийм юм авахгүй ийм юм айгүй welcome гэсэн юм байгаа юу? MLab болохоор яг Монгол хүмүүс үүсгэн байгуулсан болохоос энэ өөр global project. LLP нөхөрлөл зарчмаар байгуулагдсан овног эзэн байхгүй компани. Энэ бүх хууль эрх зүйн орчин дандаа Сингапурын хуулиар зохицуулсан. Яагаад гэвэл олон улсын бүх олон улсын хууль эрх зүйн орчин хамгийн тохиромжтой нийцтэй болсон Сингапур учраас бид нэр Сингапур руу Швейцар руу судалж байгаа Сингапурыг сонгосон. Тэрнээс энэ өөр Монголд зориулсан платформ биш. Тэр одоо энэ платформ дээр болохоор бидний эхний ээлжинд бол ямар стартап ирэх болцоотой болохоор софт скейл гэж нэрлэдэг байгаа. Хурдан зах зээл дээр танигдж
чадах боломжтой. Одоо ямар нэгэн хил хязгаар, үйл хэрэгцсэн орчин, хүний яс үндэс хил угсаа гарал хамаарахгүйгээр хэлж болох боломжтой бүтээгдэхүүнүүдийг бидний энэ лаб дээр гойжуулж аваад тэгээд цааш нь зах зээл дээр авах зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл манай Англиог хийж байгаа бизнес чинь өөрөө санхүүгийн бизнес. Дэлхийд дээр хамгийн хэцүү бизнес чинь ерөнхий мэдийн бизнес, санхүүгийн бизнес. Хамгийн их нэрийн зохицуулалт дээр гэдэг. Өөрө hard scale бизнес гэхгүй. Энэ soft scale бизнес гэхээр TikTok ч юм уу, Facebook ч юм уу, Twitter ч юм уу. Тиймэрхүү бизнесүүдийг бид нөлөө боожуулах сонирхолтой. Тэрэндээ зориулсан орчин бүрдүүлж байгаа. Окей. Юу ан гарахтаа би нөгөө баяраатай Facebook live хийсэн байхгүй. Тухайд маань хүн блокчейнтэй нэлээд холбоотой байвал зүгээрээ гэж хэлж ирсэн. Тэр нь хэвээрээс бол одоо та блокчейн сая ерөөсөө дуртаагүй. Эсвэл тиймэрхүү блокчейн одоо мэрэгчлэн баг Монголд байхгүй бах гэж бодож байна. Эсвэл дөнгөж бабблдаад мод нороод баг гадагшаа авсан байж магадaltaй. Яг блокчейн мэрэгчлэлтэнгүүд байна л да. CoinSeed, дэлгэр далай гэдэг мөндөд залуу байна. За манай дээр бас сайн залуу байна. Hitachi-гийн e-money төслийг хариуцж ирсэн. Одоо их орнд ирсэн байгаа Баттенберл гэдэг. Яг үнэхээр Вьетнамын cryptocurrency төслийг Hitachi, SMBC Bank-тэй хамтран хийсэн хүн байна. За iTunes-ийн байна. Trade-ийн гэж хийж байгаа. Бас art coin гэдэргээд гаргасан байлээ. Чи бол тэгэхээр байхгүй гэж хэлж болохгүй байх. Жамуухгүй платформ гэдэг. Тийм бас байна. Манай M-Lab-ыг болохоор хүмүүс блокчейн хөгжүүлдэг гэж андуур байдаг. Бид нэр болохоор энэ олон талтай харилцаагаа үндсэндээ болохоор блокчейн технологи ашиглаад дэлхийд дээр байгаа ажиллаж байгаа хүмүүсийн харилцааг нь блокчейн смарт контракт ашиглаад ямар efficient байх вэ гэдгийг ашиглаж хийж байгаа болохоос бид ямар нэгэн байдлаар криптокаренси, биткойн хийж байгаа юм биш. Тэрийгэ зах зээл дээр гаргах гэж байгаа юм биш. Бидний дотоод системд ашиглагддаг юм. Зүгээр блокчейн дээр мэдээж блокчейн ч өөрөө бас soft skill project шүү дээ. Тийм учраас блокчейн дээр дэлхийд дээр чиг хандлага нь бол одоо өнөөдөр энэ жил бол тренд нотсон байна. Энэ жил нодны уржингийн хувьд бол хамгийн өндөр хөрөнгө оруулалт чинь блокчейнээр орж ирлээ шүү. Тэгэхдээ ихэнх нь маш их fake project руу орсон. Энэ жилийн хувьд бол cannabis модонд орж байгаа. Тэрнтэй адилхан блокчейн болон стил одоо хөрөнгө оруулах боломжтой салбар soft scale project угаасаа энэ технологиор ирээдүйн шилжин. Тийм учраас хөрөнгө оруулах боломжтой тэлэх болцоо ихтэй байгаа. Гэхдээ яг үнэхээр ингээд цогц шийдлүүд бол хараахан гарч ирээгүй л байна л та. Буцаагаад цаг хугацаагаар жоохон ухарч хэдэн жил одоо Landman IPO хийчлээ. 5 найз анд нөхдүүд санаагаа гаргаад хөрөнгө оруулагчаас мөнгө босгоод аппликейшн хөгжүүлээд тэгээд Монголын хөрөнгөний зах зээл дээр амжилттай гараад яг анхны angel investor-тэй уулзах гэж одоо Монголд одоо тэр хүн болгон application launch-ийг юм хийя гэдэг. Дандаа ингээд land анд тий ингээд copy paste маягаар юу хийж яах юм бол тэрийг одоо нөгөө зах зээл дээр одоо жишээ болцсон юм л ингээд заагаад байгаа. Тэгэхдээ нөгөө Монголын хөрөнгө оруулагчийн бааз тий хадгаламж худалдаа 8-эгчтэй эсвэл барилгын компанид хэрхэн тийм одоо худалдаа 8 үйл хөдлөх дээр ингээд баригт одоо барьцалцсан хөрөнгө оруулагчийн одоо муугаар хэлэхэд толгойг нь эргүүлээд нөгөө боловсон pitch хийгээд тэр процессыг хэлээд өгч. Яг би бол одоо өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ бараг 50 орчим сая доллар босгосон байна л да. Гэтэ нөгөө банкирууд ч одоо тэдэн тэрбумаар нь босгож байна. Тэдний дэргэд болохоор яагаад гэвэл энэ шинэ санаа учраас баг 10 дахь хэцүү байдаг. Тэгэхээр тэр утгаараа бол энэ бол миний хувьд аяг үнцэнтэй. Нөгөө талаасаа түрүүн хэлжсэн түрүүн би чинь хүн чанар сайтай юм. Яг олон л удаа унж босож явсан. Гэтэ тэр бол ондоо хизээч миний хууржаагүй, удлаа иржээгүй, өөртөжээгүй. Бүтлггүйсэн бол очиод өмнө хэлжсэн бүтсэн бол ажлын бүтээгээл өгч ирсэн. Тийм учраас дэндийн мөнгө бол 1 сая долларыг босгоход бид нар 6 сар зарсан. Маш бага хөрөнгө оруулалт боловч маш их хугацаа зарсан. Гэхдээ энэ анхны angel investor-ууд бол бүгдээрээ тодорхой хэмжээний өнгөрсөн бүгдээрээ мэдчихсэн учраас энэ 6 сараас ч илүү хугацаа зарсан гэсэн үг. Одоо зарим хөрөнгө оруулагч нь хүртэл надад хөрөнгө оруулалтыг төсөл давхурсан. Дахиад хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр итгэл байгаа юм. Энэ итгэлийг чинь бол 10 гаруй жилийн хугацаанд өнгөрсөн амьдралаараа туулж явж ирсэн юм байхгүй. Тэгэхээр тэр бол нэг тийм
финтек, AI гэдэг нэрээр олж ирсэн юм биш. Тэгээ хүндний өмнө үүсгэсэн итгэл тэгээд үнэнч байдал тэргүүрэл болж авсан юм л да. Тэгээд зүгээр нөгөө талаас Монгол одоо зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа удааг монголчууд одоо олон улсын төвшөнд зөв засаглалтаа бизнес хийж одоо дөнгөж том компани хэлж байгаа. Яг ийм үед бол яг хөрөнгө оруулагч юм гэдэг маш ховор. Одоо ерөөсөө бизнес хийдэг хүн бизнесийн ажилтнаа хийж сурцгааж барууны стандартаар бизнесийг хийж сурч эхэлж байна. Компани засаглалыг ном журмаар том компаниуд дөнгөж шилжүүлж эхэлж байна. Мөн чанартай засаглал гэдэг үүсч эхэлж байна. Дөнгөж эхэлж байна. Тийм ээ. Ийм үед хөрөнгө оруулагч гэдэг чинь тэр дараагийн шат байдаг байхгүй тэр юм. Хөрөнгө хамгаалагч. Тэгээд хөрөнгө оруулагч гэдэг чинь дараагийн шат. Дээрээс нь angel investor буюу гэдэг чинь өөр дараагийн шат. Тийм өөр дараагийн. Тэгэхээр энийг чинь нөгөө манай хөрөнгө оруулагчтай ярьж таниулж ойлгуулна л да. За хөрөнгө оруулагч гэдэг чинь сэтгэхгүй бол юм байдаг юм. Та бизнес амжилттай хийж үзээ. Нэгнээр өсөлтөө хүрээнд аль эсвэл одоо үйл ажиллагаанд оролцохгүй ойлгохгүй төслөө дэмжихүүгээд хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд тэрний дараагийн angel гэдэг нь болохоор залуучууд дуран зориг өгөх зорилгоор эрсдэлтэй юм хөрөнгө оруулалт хийх ингээл сургалт хийх юм л дээ. Бараг сургалт хийж ижил. Хөрөнгө оруулалт. Одоо өмнөх үеэс өнөөдөр хамгийн том өөрчлөлт нь хаана гарсан бэ гэж бодож байна. Одоо жишээлбэл MLabs гэдэг компани маань одоо тодорхой хэмжээнд дэд бүтцийн бий болгож байгаа шүү дээ. Ямар компани? MLabs. MLab. Энэ 13 давхар нэг тийм экосистемийн нэг тулгуур болж байгаа шүү дээ. Нэмээд Landman IPO гаргачлаа. Одоо дараагийн шат руу явах гэж юу дутж байна? Та юу гэж бодож байна? Яг хүмүүс намайг Landman гэж хараад идэв. Landman чинь одоо би биш шүү дээ. Side product ганц толгой байгаа. Би бол яг ийм энэ алгоритм технологиг ашиглаад Landman гэдэг ийм байж болох юм а гэдгийг харуулад одоо туудсан өөр хүмүүс байгаа. Үйл ажиллагаа надад хамаахгүй. Би өөр нөхөр үүсгэн байгуулагчдын нэг дижигсэн нөгөө манайх чинь Android Global гэдэг компани доороо үндсэндээ 8 компанитай тэр Филиппинд үйл ажиллагаа явуулж, Вьетнамд үйл ажиллагаа явуулж, хүмүүс нөгөө Landman гэдгийг л мэддэг. Монгол бид чинь sound systems tech компаниуд байгаа. За MLab төсөл маань бол энэ 13 давхар бичлэлтэй чи өөрөө virtual project. Тэгээд дэлхийд дээр хэдэн зуун партнертай. Тэгээ энэний доор бас маш олон төслүүд явж байгаа. Энэ дээр болохоор хөрөнгөний зах зээлийн дараагийн үеийг гаргаж ирэхдээ бидний нэг юм сонирхолтой нэг тодорхойлт гэх юм бол яагаад ч юм бүгдээрээ математикч хүмүүс. Энэ бүх төслийн хүмүүс бүгд математикч. Бүгдээрээ олимпиад явж ирсэн хүмүүс. Би хамгийн муу математикч нь би. Гэхдээ одоо би математик олимпиад яваад ирэх гэж байна. Тийм. Бүгдээрээ доктор, профессор, олон улсын олимпиад медальт аврах доктор, профессор хүмүүс байж идэг. Тэр нэг эдийн засаг гэдэг чинь өөрөө математик, машин learning, human learning гэдэг чинь өөрөө математик. Минь бол хүмүүс IT андуураад байдаг. Биш үү дээ. Илүү математик байхгүй. Тэгэхээр бид нар бол дандаа математик суртаа хүмүүс болохоор одоо ялангуяа одоо integrated эдийн засаг бүр олон юмнаас хамааралтай болж ирж байгаа учраас урдных шиг биендээ хамааралгүй эдийн засаг байх тохиолдсон. Тэгэхээр энийг тодорхойлж хин тулд ерөөсөө статистик гаргачлал хоцрогдсон. Машин дээр математик зарчиллаар энийг тодорхойлж чадах юм бол маш том боломж орон зай байгаа байхгүй. Тэгэхээр бидний хийгээд байгаа төслүүд дандаа нэг фаундер суурилжсан. MLab бол нэг 3 шатлалтай томьёо. Өөрөө явж байгаа үндсэн систем, нэгмөр алгоритм, бас л алгоритм байгаа. MLab-ыг хүмүүс нэм экосистем гэж бид нар тодорхойлж байгаа бол яг core хөдөлгүүр нь нэг өдөр нэгмөр алгоритм байдаг. Тэрний дээр нь математик 3 шатлалын математик загварчлал явж байгаа тийм томьёо биш. Тэгээд тэрнтэй адилхан бидний одоо яг хийж байгаа бүх юм гэдэг юм математик суурьтай юм хийгээд байна. Тэгэхээр ерөнхийдөө дандаа нэг математикийг багцны хайрцаг дүүрэн алах. Тийм математикийг эдийн засгийн одоо финтек болчихсон тийм. Одоо санхүү хөрөнгөний зах зээл рүү бид нэр холбоодог байхгүй. Бид нар чинь ямар ч банкер биш санхүүчтэй. Тэгсэн мөртлөө одоо интегрэтэд эдийн засгч бүхэн тоогоор илэрхийлэгдэж болсон. Тийм учраас бидний хувьд бол яг үнэндээ хийж чаддаг юм хийж байгаа. Тэрийг хэрэглэгчдэд хүргэж хэлбэл нь одоо софтвер девелопмент IT болчиход байгаа байхгүй.
Манай нэг Сингапур танил найз бас ингэжсэн. Чи 5 программист өрөөнд ингээд төгсчих юм бол юм гарч ирэхгүй гэдэг та. Дундуура ядаж нэг философ ч юм уу те нэг чөлөөтэй сэтгэдэг хүнийг дундуур нь оруулахгүй бол чи 5 алах хамтраад хийчих юм бол багжны хайрцаг биш үү? Тэгж хэлээ те та тэрийг хэлэх гэдэг шүү дээ. Угаасаа харин баг гэдэг чинь биенийхээ чаддгүй юм хийдэг 5 10 хүн байх хэрэгтэй болохоос яг биентэйгээ адилхан хүн байж болохгүй. Окей. За энэ IPO процесс algorithm гаргалаа machine learning дээр ийм хөгжүүллээ. Одоо MLabs Монголоо одоо 13 дахь энэ авсан гэдэг суурин болчлоо. Энэ та цаг хугацааны машин байсан бол энэ одоо 4-5 жил цаг хугацаа ухраагаад аялчих. Та юу аль алхмуудыг өөр хийх байсан? Аль юмнуудыг илүү их анхаар тавих байсан. Эсвэл аль ямар алдаа хийсэн. Тэгээд тэрнээс тэрийг яаж давтахгүй байх. Одоо тэгээд ямар үнцгээс тайлбарлах гэх юм бол нөгөө одоо аппликейшн хөгжүүлээ бизнес санаатай хүнд зөвлөгөө маягаар. Яг би бол нөгөө Gmobile-ыг алдсны дараа ерөнхийдөө бараг 5 жил алдаандаа харамсаа тийм ингэсэн бол тэгсэн бол би алдахгүй байсан гэдэг юм дээр маш их харамсаа. Тэр хугацаанд юу ч хийж чадаагүй. Тэгээд тэрнээс хойш өнгөрснөө эргэж харах аягүй дургүй болсон. Ерөөсө цаг хугацаагаар ухраад мэдээж хүн байнга л алдаа гэж байна. Сурсаад л. Тэгэх юм бол мэдээж аягүй олон юм өөр илүү амжилттай гоё хийх байсан байх. Гэхдээ одоо ерөөж тэрийг ерөөсө бодлоолсон. Зүгээр яг энэ дээр хэлэх зөвлөгөө хизээж өнгөрснөө битгий бод. А гэхдээ нэг юм хийсэн алдгаа дахиж битгий. Тэр л. Тэгэхгүй бол манай хэмжээ яг нэг хийсэн алдгаа давтаал. Тэрэнд л аягүй дургүй. Гэхдээ би ч гэсэн давтдаг ч гэсэн мэдсээрээ давтсан бол вэ л дээ. Гэхдээ яг алдаагаасаа биш одоо сайн талаас бас яаж болно шүү дээ. Энэ маркетингийн энэ төсвийн одоо энэ маркетингийн хөтөлбөр дээр би 10 сая зооцсон байсан. Гэвч амар нөлөө үзүүлсэн. Гэхдээ би ийшээ жишээлбэл 100 сая төгрөг оруулах хэрэгтэй байсан юм аа. Эсвэл энэ хүнийг авсан гэсэн хажуугаар дахиад яг тийм хүн байсан. Тэр одоо сайн талаасаа гэх юм уу? Одоо яг нөгөө мөнгө алдсан ингээд бизнесээ алдсан талаасаа биш, арай нөгөө боломжийг ашигласан гэхдээ тулсан ашиглаагүй гэх юм одоо. Тийм тохиолдол байгаа юу? Байгаа. Тэгсэн бол би лендинг хийхгүй байсан. Яг бол бидэрт туршлага байсан. Одоо математик сурахтай хүмүүст өшөө зөндөө юм хийх чадал байгаа. Тэр лендинг хийж байгаа энэ өөрөө санхүүгийн бизнес маш их томчуудын өрсөлдөөнтэй салбарлаа хэдэн залуучууд орж ирсэн. Нарийн зохицуулттай ингээд сансан болгоно хийж чадахгүй байгаа. Ингээд юм гарахаараа хууль дүрм журам комплайнс өрсөлдөгч гэдэг зөндөө юм байна л да. Энэ дээр бид нар маш цаг хүч зарж байна. Маш их. Энийг би бол аюул харамсдаг юм. Энийг бид нар илүү global руу soft skill төсөл рүү энэ цаг нэр компанийн потенциал математик загварчлах чадвар тийм бидний ч одоо нэг ягаад ч нэг томьёог нэг тийм уран зураг шиг хардаг хүмүүс байхгүй юу? Хүмүүсийн хувьд бол нэг залхмаар юмар гэдэг бол тэгэхээр тэр чадвар арай жоох өөр юм ашигласан бол маш олон одоо хэдэн 100 дахин илүү хүнд хүрсэн үйлчлэг хийж чадах байсан гэж боддгийн. Тэгэхээр одоо нэгэнтээ хийцэн олон хөрөнгө оруулагчтай болсон олон хүний итгэл найдвар хариуцлага үүрж байгаа. Тийм учраас за энийг бодлоо гэж чадахгүй шүү. Тэгээд үүрэг хариуцлага гэж нэг юм. Тэр энэ зүгээр хэрвээ шинэ өөр юм хийхээс өмнө би лендинг хийхгүй байсан. За окей. Наач нэг болж шүү дээ. Гэхдээ ленд чи бол айгүй олон хүнд одоо боломж олгож байгаа шүү. Хүмүүст ерөнхийдөө нэг давхар байшин ингээд амьдарч байсан хүн дээр тэд давхар байгаа шүү тий. Эсвэл нөгөө хамаг зах зээл нэг давхар байшин барьдаг байсан бол одоо вертикал барьж одоо 13 давхар. Миний зүгээс бол тийм би ч өөрөө Apex Capital дээр хөрөнгө оруулагчтай хэлцэл хийгээд амар сайн үнэлгээ хийгээгүүс гэж бодож байна. Жишээлбэл ленд гарцсан байсан бол нөгөө надад нөгөө president's case гэх юм уу тийм юм байгаад энэс болж ийм байгаа шүү. Одоо talent баг ингэж үнэлэхдэггүй одоо хөшөөг болж байгаа. Тэрнээ бас баялаа гэж хэлмээр байна тийм. Нэг манай Монголын аягүй залуучууд бид нар ихэнх нь бидэнд ирж баярлалаа гэсэн. Ихэнх нь тэр нэгдэж нийлхийн ач холбогдлыг ойлгосон. Хөрөнгө оруулагчдын жишээ болгож ярьж болдог болсон. Хөрөнгө оруулагчдын сайвал хандсан. Би нэг юм дээр л гайхаад идэв. Тэр компаниуд за та нар одоо тэгвэл амар мотивацтай болсон юм байна. Бидний зорилго энэ
За одоо юу хийж ийн бүгдээрээ финтек. Окей, финтек аяг өөрөө зориуд. Яг юу хийж чинь гэхээр зээл төлбөр тооцоо. Зээл за гэдэг. Тэрэн дээр би амар confused байдгийг. Ягаад ч юм одоо яг реплика хийгээд байгаа. Тэгэхээр яг үндсэн мөн чанарыг олохгүй реплика хийгээд байгаа болохоор одоо жишээ нь финтек гэх юм бол маш өргөн цар өрөөд шүү дээ. Жишээ нь даатгалын салбарт одоо insurtech техник компани гарч ирж байгаа. Тэдний шиг одоо өөр салбарлуу чадлаа сорж болж байна. Гэхдээ энэ нь бол бидэнд илүү өгөөчтэй өрсөлдөгч биш. Эдгээр чинь бидний хараагүй юмыг харж байна. Тэгтээ яг гол юм харсангүй. Тэгээ яг одоо жам л юм да. Яг тэгэл миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо яг 2-3 жилийн дараа одоо таны ярьж байгаа зээл мэйл одоо ихэвчлэн одоо нөгөө дөөрөөгөө тий одоо Pepsi-ч болж чадахгүй ихэвчлэн алга болчих واخ. Гэтэ тэр дундуур арай өөр талаасаа хүмүүс одоо гарч ирэх байх гэж байна. Тэгээ яг тэр хүмүүс чинь хувираад аюу сайн туршлага болоод гоё бүтээгдэхүүн гарч ирнэ л дээ. Чин зээлэм нь бол манайхаас шал өөр бүтээгдэхүүн л дээ. Тий чин манай бидний анх хийх гээд тийм peer to peer ингээд арай чадахгүй байна гэдээ орхисон юм хийж эхлүүлж байгаа юм билээ. Тэгэхээр бид нар тэр нь болохоор бид нар ч бас лонч хийх гэж явж байгаа. Бид нар 9 сард лонч гэж байгаа. Бид нар 7 сард лонч хийж байгаа. Гэхдээ айгу сонирхолтой л харж байгаа. Өрсөлдөөн гэдэг чинь юм хөвч байна. Тийм эрүүл зээлэмэнийг бол яг манайх болбор биш. Бидний анх зориод чадахгүй 4 жилийн дараа одоо лонч хийх гэж байгаа юм. Аль хэдийн пабликт хийцэн байна. Тэгээд сонирхолтой. Окей. Буцаад application хөгжүүлэлт эсвэл нөгөө traction талаас би танаас асууж байгаа. Дандаа ленд асууж байгаа муулчлаарай. Тэр бол миний зүгээс одоо амьд жишээ баггүй. Тийм учраас одоо харилцагчийн тоо нэмэгдүүлэх хамгийн чухал үзүүлэлт шүү дээ. Эхний жил ч юм уу. Тэрэндээ Landman буюу тэр таны application-ы одоо харилцагчийн тоо хамгийн сайнаар нөлөөлсөн activity одоо өдөр болгон өглөө болгон хийдэг юу байсан бэ? Юу түрүүн хэлсэн нэг баг чухал гэдэг. Миний хувьд бол Land application гэдэг юм руу мэдхгүй юм руу би орсон. Яг энэ Land wallet хэрэглэгчийн тоо идэвхжүүлсэн, зах зээл дээр хүргэсэн, брендинг энэ бүх юмыг бол дандаа чаддаг хүмүүс найруулж ирсэн. Ялангуяа wallet дээр манай баяр сайхан бол бүх юм гаргаж ирсэн. Тэгээ манай Land-ийн багийнхан хэлсэн, маркетинг баг ажилласан, product development баг ажилласан, тэр data analytics баг ажилласан. Тэдний ажилд нь би бол нөгөө чиг мөрөх өөрөөр ордгоо. Учираас нөгөө тэдний өмнөөс би тэгж хийсэн гэж бодлоо яриад яг мэдэхгүй яг үндсэн. Та тэрнэр кредит авахар биш нөгөө манай баг ингэсэн чи жишээлбэл харин тэгэхээр тэрийг би бас мэдэхгүй. Яагаад тэгэхээр одоо бол би Land руу ордог. Ямар ч гэсэн Land бол маш хамгийн том wallet болсон юм гэж байгаа. Би өөрөө өөртөө зарим хараад ийм орцсон юм, тийм орцсон юм гэсэн. Би одоо өөр төслүүдээр илүү фокустай байгаа. Тэр яг үнэхээр тийм төсөлттэй тийм юм хийсэн гэдгийг нь бол баяр сайхан мэдж байгаа. Маш олон шинэлэг юм хийсэн л дээ. Тэгээд open platform сая сүүлнээс open platform байдаг гэсэн юм да. Энэ бол одоо их том платформ хүмүүс яг шилбэл хүмүүст ойлгохгүй байгаа. За тэгээд wallet-ийн concept өөрөө бид нар данс удирдлагын систем биш. Энэ яг жинхэнэ сонгодог утгаараа wallet. Тэгээд тэр нь өөрөө банк хамааралгүй ажилладаг. Тэгэхээр гих мэтлэн ингээд сонирхолтой одоо бол бас Land дээр за энэ подкастн дээр жоон задрах гэдэг юм байх гэдэг. Маш олон шинэ бүтээгдэхүүнүүд гарах гэж байгаа юм. Маш их олон сонирхолтой. Бүр зэрэг нөх юм баг байж болох юм уу гэж. Тэгээд яг манай өөрөө product management PMO баг багууд айгүй өөрсдөж чадахчсан учраас би бол хараад ингээд импресс болохоос өөр юм. Дана дотоодын бүтээгдэхүүн гарч ийн эсвэл одоо бас дотоодын бүтээгдэхүүн гарч ийн, гадаадын бүтээгдэхүүн гарч байгаа. Тэгээд удахгүй мэдэх байх л та. Манай болтууд гадшаа айгүй олон сэмэрч юм гэж байгаа. Тэгээд зарим нь ярьж болохгүй. Зүгээр нэг окей. Угаасаа гарч ирэхээр хүмүүс гайхна. Ойлгоно. За окей. За буцаад бизнес санаа руу орчих. Мөнгө босчлоо. Таны зүгээс хамгийн чухал 3 алхам нь юу вэ? Одоо санаагаа нэг pitch deck оруулчлаа. Эхний жишээлбэл angel investor гэж ярьдаг хамгийн одоо эрсдэлтэй үедээ жишээлбэл одоо нэг 150 мянган доллар ч юм уу 200 сая төгрөг авчлаа. Нэг founder эсвэл 2 founder. За таны зүгээс дараагийн 2 3 хамгийн том алхам юу байх вэ?
Гэхдээ яг би яг нэг тэрэг тим юм байх хэрэгтэй томьёолж мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол зүгээр мөнгө босчлаа гэдэг айгүй стартапуудыг баярлдаг. Тэрүүгээр айгүй celebration гэдэг. Тийм биш. Эсрэгээрээ тэр чинь асар том үүрэг хариуцлага ирчихсэн юм. Айгүй хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр дараагийн шатнд бид нар юу байх хэрэгтэй гэдэг айгүй сайн маш нарийн тодорхойлоод тэрийг хөрөнгө оруулагчтай investor relationship гэдэг нь манайхаа айгүй муу гэдэг тийм. Ялангуяа үнэхээр ажиллаа сайн хийж байгаа мундаг компаниуд ч гэсэн хийж чаддаг байхгүй. Тэрийг л би байгаад хэлдэг л дээ. 7 хоног болгон инвестор мэдээлэл явуулсан чинь ийм юм хийж, бидний тооцсноос ийм асуудал болсон, ийм асуудал нь болсноос илүү боллоо гэдэг юм аа. Тэр хүмүүстэйгээ нөгөө зовлон жаргалаа хуваалцах хэрэгтэй. Тэрийг ерөөсөө хийдэггүй манайхаа. Ялангуяа нөгөө IT-ийн компаниуд болохоор мөнгө авчингуудаа яг урд ажилдаа анхаарал суучдаг. Тэр чинь код хийх гэж байгаа гүйцэтгэгч нар биш шүү дээ. Та нар бизнес эрхлэх гэж байгаа юм. Тэгэхээр зовлон жаргалаа хуваалцах хэрэгтэй. Нөгөө хүмүүс чинь ч гэсэн ойлгодог байхгүй. Тэрийг ерөөсөө сайн хийдэг үгс болоод нөгөө үл ойлголцол үүсдэг. Тэгэхээр бизнес гэдэг чинь зөвхөн итгэл шүү дээ. Итгэлцэл дээр үзэгдэж байгаа. Тэгэхээр тэрийг аягүй сайн ойлголцож явахгүй бол нөгөө хүмүүс нь хар байдгаар л ажиллаад итгэл үр дүн сайн чарж ирнэ, муу чарж ирнэ, тэрийг харж байгаа онцгой нөөрөндөө тэрийг л аягүй сайн хийх хэрэгтэй. Тэрийг сайн хийхэд бол хүлээлттэй буюу зорилгоо нөгөө хөрөнгө оруулагчдад хүлээлт бизнес хийж байгаа хүмүүс нь зорилгоо яг таг тодорхойлох хэрэгтэй. Тэдэн сарын тэдэн тем үр дүн хүрнэ. Тэрэндээ хүрч чадсангүй ч гэдгээр ер нь тэр бизнес план аяга тодорхой. Яг бизнес план гэдэг бол яг стартап компанид аяг хэцүүлтэй. Гэхдээ 3 сарын дараа зорилгоо алсын хараа 3 сарын тарих зорилгоо маш хатуу тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэрийг яг нөгөө хүн чинь хөрөнгө оруулагч чинь хүлээлт нь бас тэр зорилгыг хүлээж ирсэн. Ихгүй болохоор айгүй том юм ирчдэг. Тэр нь ямар шатлалаар яаж явж хүрэх гэж юм тодорхойгүй. Тэр чинь алсын хараагаа хүмүүс айгүй зөвлөгөө болгож ярьдаг. Тэр хоёрын ойлголцлын асуудлыг л баг дотроо өөрсөндөө ч гэсэн тодорхойлохгүй бол санаа нь багтаад байдаг. Яг хийгээд эхэлсэн чинь ботсоос хамаагүй хүн тийм зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэр мөрийг өөрсөнд мэдээлэл хуваалцсан тааруулаад зорилгондоо шатлалтайгаар хуваах хэрэгтэй. Тэгвэл нөгөө гэрийн даалгавраа сайн хий. Мөнгө өгсөн хүмүүстэй сайн communication мэдээлэл хуваалцчих. Тэд нар бас сая тусч магадгүй шүү дээ. Угаасаа хөрөнгө оруулагч хүн чинь гол нь ганц мөнгөөр туслахгүй шүү дээ. Тэрчлэг network тэр бас хараагүй үнцийг харж өгнө гэдэг маш гоё гоё түүхүүд над дээр зөндөө байдаг. Тэгэхээр тэр хүмүүс чинь өөрөө хөрөнгө оруулагч гэдэг чинь айгүй олон өгөөж байгаа шүү дээ. Ганц мөнгөн өгөөж биш. Окей. За тэр юмнуудаа хийчлээ нөө зорилгоо гаргачлаа. Гэрийн даалгавраа хийцэн. Аппликейшны одоо хөгжилт нь явж байгаа. Тэгснэ анар захирал багтаага явж Сингапур явсан байна. Тэр алхмаа би та бас нөө хэлж штэ. Азийн специал хамгийн тохиромжтой хуулийн зүгээс Сингапур юм байна. Сингапур явахаас өмнө ямар гэрийн даалгавар хийсэн байх вэ гэж бодож байна. Founder багаар Сингапур би жишээлбэл Сингапурт хөрөнгө оруулагч нартай уулзалтаа ингээд том цагаа товлчлоо. Тийм. Монголдо тэр таны түрүүн ярьжсэн хэд хэдэн гэрийн даалгавар хөрөнгө оруулагч нар хийцэн. Гэхдээ Сингапур өөр хамаагүй том одоо зах зээл рүү эхлээд ороод тэндээ хөл тавихаас өмнө эсвэл тэндээс мөнгө авахаас өмнө ямар гэрийн даалгавар хийсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж тэгэл прототип гаргасан байх хэрэгтэй. Бүтээгдэхүүний traction буюу амьд явах юм байна эсвэл яддаг шин таамаглал үүсгэсэн байх хэрэгтэй. Дараагийн ээлжний зүгээр Сингапур үлдэхгүй дараагийн ээлжний стратеги хөрөнгө оруулагч олон улсын хөрөнгө оруулагч оруулж ирэхэд proof of concept буюу энэ модель үнэхээр энэ бизнес модель нь ажиллах юм байна гэдэг баталгаа өөрснөө итгэсэн байх хэрэгтэй тийм. Магадгүй тэр модель ажиллах байж гэсэн ч гэсэн буруу цаг үедээ гэж магадгүй шүү дээ. Тийм. Буруу цаг үедээ бол тэрэнд ямар ч алдаа байхгүй яг ажилтгүй байхгүй тийм. Магадгүй цаг үеэс хоцорсон байж магадгүй цаг үеэс төрүүлсэн байж магадгүй. Тэгэхээр би бол аюул их төрүүлсэн юм гэж болж байсан. Тийм учраас нөгөө тэрэн дээр бизнес концепт, технологи ямар ч алдаа байхгүй тэр ажилтгүй байхгүй. Багийн супер байж болно тийм. Тэр нь өөрөө цаг үеийг буруу. Тэгэхээр POC гэдэг юм гаргаад хүмүүсээр хөндлөнгийн хүмүүсээр харилцагчдаараа тийм үйлчлүүлэгчдээрээ хүлээн зөвшөөрүүлээд
гэсэн цагтаа л дараагийн цалингаа хийх хэрэгтэй л доо. Окей, тэгвэл танд цаг зав гаргахад маш их баярлалаа. Тэгээд Apex Cast-д оролцсон баярлалаа. Та багт ирээдүйдээ маш өндөр амжилт хүсье. Тэгээд Монголыг бас юм олон улсын цацилтад гараад жишээ нь манай компани надад бусдуудад зам тавьж өгч байгаа маш их баярлалаа. Яг хичээж лэн үүрэг хариуцлага. Гэхдээ энэ бол бидний л хийж байгаа л өөрсдийн чадж байгаа л арга зам шүү. Тэрнээс бас энийг өчнөө л олон залуучууд хийж байгаа. Ганц бид нар биш. Тэрийг бас ойлгоорой. Тэгээд баярлалаа. Окей, тэнцсэн байна. Apex Cast-ыг сонсч буй танд баярлалаа. Хэрв та хавцаа болон бонд худалдаахаар төлөвлөж байвал Apex Capital-ийн хамт олноос зөвлөгөө авахаас гадна Facebook, Instagram, YouTube, LinkedIn болон Twitter сувгууд дээрх бидний сошиал хуудасуудыг даган шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.